Махан бүр амар гоё зүйл хүмүүс юм. За юу яцхан guys ойр тоолны рид хийсэнгүү тийм ээ. За өнөөдөр хэдүүлээ нэмгэн дөмстэй хуураг хийнэ. Хятад тоолон дөрөх болгондоо баг бүгдээрээ л авт юм да. За хажуугаар нь тэгээд цуудаа өрчийн 100 водка сүртэй айгу амархан хөтөл хийн. За өрцгээс сайхан нүдэд гэрчээ давслаад ингээ орчихно. За дараа нь нөхрийн махаа жоохон нэмгэн далбар гэрчин. За энэ бекинг сода нь махыг гэдэг зөөлөн болгож өгнө. Сой соусын араас нь эрдэнэ шишин гарахмал хийгээд сайтар базаад бутгаад өгнө. За төмсөө мэдээж нарийнх ирчин. За тэгээд тосоо хаалгаа шарна. Тэрхий ширүүн гал дээр шарахгүй. Шарсны дараа тосоо шүүх хэрэгтэй. Араас нь хэдүүлээ махаа шарна. За тэгээд өрцөнөөс гарсан шүүсийг бол хасгана. Хоёр хүмүүс сармис. Энэ бол хятад цоо. Тэгээд гүнжтийн тос. Rice vinegar буюу бодооны цуунаас баг зэрэг хийн. За энэ бол халуун тос. Өөрөөсөө халуун ногодог гэсэн үг. Араас нь баг зэргийн сахар. За энэ бол лаажуу. Хатаасан чинжүү. За тэгээд сайтар хутгаад өгнө. Цуутай өрцөө бэлэн. За тэгээд сонгон сармисаа сайхан хуураад халуун чинжүүгээ хийгээд араас нь махаа хийгээд цаанд нь бол энэ соён соус. За энэ бол жан, ер нь бол dark soy sauce. Хамгийн сүүлд нь oyster sauce, хсааны соус тийм ээ. За тэгээд сайтар хутгаад хоол маань ирнэ ингээд болчихж байгаа юм. Одоо водка сүрдэг гөхнөл энэ. За Delmare водка нь бол Финланд улсад үйлдвэрлэгддэг. Diamond шүүлтүүрээр 7 удаа шүүлсэн. Тийм болохоор таны хэлийг маш бага хэмжээлт өгнө. Хойд мөсөн далайн газрын бүний артизиан нэртэс тусаар найрлсан бол толгой өвдөж шартуулахгүй. Скандинавын байгалийн онцгой орчин. Хойд мөсөн далайн ширүү уур амьсгал цэвэр агаар мөсөн уулаас ихтэй усаар ургуулсан. Үр тарианы спиртийг илүү зөөлөн смут амттай болгож цэвэр тунгалаг байдлыг тодтгох хурц өнрийг багасгадаг юм байна. За хоолны хувьд бол айгүй амархан. Тэгэхээр та туршаад үзээрэй. Дараагийн рилээр уулзлаа баяртай. Махан бүр амар гоё зүйл хүмүүс юм.